байцгаана найзуудаа та бүхэнд би өнөөдөр өөрийнхөө танилцуулган дээр хэлсэн шигээ өөрийнхөө хичээлдэг спортыг танарт танилцуулах гэсэн юм аа. Тэгээд энэ өнөөдрийн танилцуулах спорт маань болохоор T-ball гэдэг спорт байгаа. Тэгээд T-ball гэдэг спорт нь багийн спорт, хоорондоо ингэж өрсөлдөж, оноо дурлаж тоглодог гоё тоглоом байгаа. Сонирхолтой одоо ингэж тархийг баруун зүүн тархийг хөгжүүлсэн гоё тоглоом байгаа. Тэгээд бид нар болохоор довтлон хамгаална гэж байдаг. Харин одоо танаа ингээд багт ингээд нэг багийн чинь ингээд ахлагч болно. Хоёр ингээд довтлож байгаа бишээ одоо ингээд хоорондоо тоглож байгаа багуудын хоёр ахлагч хоорондоо хуруудаад довтлон одоо ингээд хамгаална гэдгийг шийдэн. Тэгээд довтлоход хэрэгтэй зүйлсүүд нь болохоор одоо ингээд биднэрт бөмбөг хэрэгтэй. Ийм бөмбөг тэгээд ингээд тэр бөмбөгийг ингээд тогтоох ийм тавиур хэрэгтэй. Энийг болохоор яг T гэж нэрлэдэг. Тэгээд T нэрээ бөмбөгөө ингэж яг одоо биднэрт ингээд нэг ийм T-ball гэсэн ингээд бичгтэй тэгснээ 11 дугаарын доор нь ингээд бөөрхий байгаа. Тэнийг одоо яг ингэж өөрлөгөө харуулаад чи ингээд яг энэ бөөрийнхөөгөө яг энэ бөөрийнхийтэйгөө ингэж нийлүүлээд яг ингэж нийлүүлээд тэгээд ингээд яг ингээд тэгшхэн ингэж цохох юм бол чиний бөмбөгчийн хүчтэй шулуун явна. Харин ингэж доороос нь ингэж ингэх юм бол үлгэж явна. Ингээ үлгэж явах юм бол чиний бөмбөг хол явахгүй бол чи одоо ингээд чиний хөрсөн бөмбөгийг үлгэж цохно гэдэг нь ерөөхдөө бол хөөргөж цохно гэсэн үг. Та надад хөөргөж шийдтээ. Одоо ингээд чиний бөмбөг чи ингээд хол явахгүй бол чи ингээд яг ингээд авахтаа ингээд материал ам шиг ингээд ав. Ингээд авах юм бол чи ер нь бол бөмбөг алдах нь баг. Тэгээд одоо ингээд энэ цохохтой болохоор ингээд T-ball тоглоход ийм хоёр ийм бөмбөг байгаа. Одоо 12-тэй бөмбөг нь ийм том, 11-тэй бөмбөг нь ийм жижигхэн. Энэ хоёрын ялгаа амар тоо их байгаад тэгээд хасны ангиллаар одоо ингээд том нь болохоор 12-тэй, жижигхэн хүүхэд нь одоо ингээд бага насны хүүхдүүд тоглохдоо болохоор 11-тэй ийм T-ball-ийн бөмбөгөөр тоглодог. Тэгээд хамгаалалтаа болохоор саяны шиг одоо ингээд бидэрт ингээд тоглоход цохтой ингээд нэг хоомны үүр гэж ингээд нэг дөрвөлжин юм байгаа. Тэгээд дөрвөлжингийн ингээд урд нь ингээд тавиад цогтооч дээр яаж ч хамаагүй цогтоо. Тэгээд нэгдүгээр үүр гэж байгаа. Нэгдүгээр үүр нь яг ингээд хоомныхоо ингээд харалтай байдаг. Харин тэгээд нэгдүгээр үүр рүү гүгээд одоо чи ингээ ямар нэгэн байдлаар бөмбөг цогцсон байгаа шүү дээ. Тэгээд бөмбөг чи ингээд хол явлаа. Хол явлаа гэж бодоход чи ингээд нэгдүгээр үүрлээ очсон. Тэгээд бөмбөг чинь одоо эсрэг багийн хамгаалагчид ингээд бариад одоо ингээд бөмбөгийг ингээд ойрхон чиний хажууд эдэр ингээд ер нь ойрхон авчирсан байх юм бол хоёрдугаар үүрлээ гүгээд хэрэггүй. Одоо хоёрдугаар үүрлээ гүүхийн тулд чи одоо ингээд хол цохоод чиний бөмбөгийг чи ингээд хамгаалагч бариагүй байх юм бол өшөө илүү ингээд гүүгээд иж болно. Тэгээд ингээд нэгдүгээр үүр, хоёрдугаар үүр, нэгдүгээр үүрээс хоёрдугаар үүрлийг гүүгээд, гуравдугаар үүрлийг гүүгээд хоомог гүйж ирнэ. Тэгэх юм бол танаа багт бүтэн 1 оноо орж ирнэ. Тэгээд 1 оноо орж ирээд одоо ингээд 10 цохилч аруулаа ингээд цохоод одоо өөрийнхөө цохилтоор ингээд 1-р үүр, 2-р үүр, 3-р үүр хоом руу орж ирэх юм бол хоомраа гэж нэрлэдэг. Тэгээд 10 аруулаа хоомроо чих юм бол бүтэн 10 оноо авах гэсэн үг. Тийм учраас 10 оноогоо өөртөө бүтэн ингээ авлаа. Тэгээд зөрөөд ингээд айлт 2 оноо ч юм уу ингээд яах юм бол одоо ингээд маш том зөрөө гарч ирээд тэгээд бид нар одоо ингээд мууд ингээд довтлоод 4 оноо авлаа гэж бодоход эсрэгээр нь сайн хамгаалах хэрэгтэй. Сайн хамгаалаад 8 аут хийлээ гэж бодоход 8-уулаа аут болоод 10-аас 8 хасахаар 2 хүн орж байгааз эсвэл 2 хүн үүрэн дээр үлдэн. Тийм учраас хамгаалалт бол одоо энэ спортод маш одоо тийм гол чухал үүрэгтэй. Харин довтлох бол одоо яг хамгаалахаасаа арай бага үүрэгтэй ч гэсэн одоо ингээд оноо орохгүй бол бид нар нэг ч оноо орохгүй мөртлөө айл жоохон ч гэсэн оноо үлдээсэн байх юм бол болохгүй учраас довтлохоо бол 40%, хамгаалалт бол 60% гэсэн одоо ингээд юуг одоо ингэж би бол хувьдаа баримталдаг. Тэгээд ер нь ингэж тоглодог одоо оюун ухаан хөгжүүлдэг гоё спорт байгаа. Тэгээд энэ спортыг болохоор би энэ спортоор хичээл эхэлснээс болохоор одоо төвчээртэй, хатуу жилтэй байдал, одоо хурдан гүйх, овсгоотой одоо ингээд
тэр хүнийг хаашаа цохох нь уу? Одоо багийнхантайгаа яаж холболт хийх нь үү? Яг ингээд нэг багаараа юм байж яг нэг хүн шиг яаж хэрхэн ажиллах вэ? Нэгнийгээ алдлаа гэж бодоход ардуур нь хамгаалаад тэр хүнийг одоо ингэж бөмбөгийг хол цогсон ч гэсэн баг өөр яаж явуулах вэ гэж одоо ингэж баруун зүүн тархийг ингэж маш гоё хөгжүүлдэг гоё спорт байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ спортоор ингэж хичээллээрээ гэж хүсье. Та бүхэнд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.